манай нүүрс 3 хистори Эрдэс хотын цоошин түүх эхлэхэд бэлэн болсон байна. Тэгээд ер нь хэд хоногийн өмнөөс л тогтлоо. Бидэд Өвөө Entertainment-ийн хувьд нүүрс гэдэг төсөлтөө маш хайртай, дуртай, чин сэтгэлээ зориулж ингэж ажилладаг. Улаан ангит кино Монгол 3 сизон хийсэн тохиолдол байдгүй мэлээ. Нэгдүгээр сизон Зохиомол хот байсан. Энэ бол яг Улаанбаатартаа ч юм уу Өдөр нутагтаа очиод зураг авалт хийдэг байсан бол бид нэр яг энэ улс орондоо өөр хотыг үүсгэсэн. Эрдэс гэдэг нэртэй Зохиомол хотыг үүсгэсэн. Тэгээ нэгдүгээр сизон гарсны араас бидэд нөгөө Зохиомол хотын хүмүүст маш их таалагдаад хоёрдугаар сизнээ тэр хотын удирдлагууд нь ямар байдг юм бэ? Засгийн орд нь ямар байдгийг, цагдаа зэрэг нь ямар байдгийг ингээд улам тэр хотоо юм өргөжүүлсэн. Тэхийн тулд бидэд Таиланд улс, Вьетнам улс тэгээд Бүгд найрамд Хятад ард улс гэсэн 3 улс руу зорж очиж зураг авалт хийсэн. Спешиал нэг сценыг Америк нэгдсэн улсад авсан байгаа. Бид эдгтээ очиж аваагүй. Манай бас зураачийн баг, зураглаачийн агваа тэр сайхан өнцгүүд Улаанбаатар хотыг Эрдэс хот яаж болох вэ гэсэн өнцгөөс ингэж гаргасан хүмүүст таалагдсан. 3 дугаар сизон нь болохоор тэр метро баригдахын өмнөх тэр хөрөнгө оруулалтыг казино гэдэг том зүйлээр ингээ орлуулж исэн байна гэдгийг 3 дугаар сизны маань үзсэн хүмүүс эхнээс ингээ ойлгоод явах бах. Одоо энэ бол амар хариуцлагатай бүлэг байхгүй юу? Хамтрахаа. Чи бол энэ аюу том бизнес юм болтоо. Бид эдийн хувьд бол маш ихтэй байгаа эс уран бүтээлтэй. Надтай 8 хийнэ гэж ярьсан аль нь вэ? Мэдээд бүтэн жил зураг авалт хийсэн. Кастингийн хувьд нүүр үлс 1 2 3 дээр Монголын ер нь 3хан жүжигчин л үлдсэн ороогүй байгаа. Хэрвээ 4-р сизон хийгдвэл тэр нэг 3 жүжигчин аваад хийх юм уу яах юм гээд бид нар маазарч ярьжсэн багхгүй. Тэгээд 3-р бүлэг маань үзэгчдэд маш их таалагдах бах. Бүр нэг ингээл ойлгосоо ухааруулаасаа гэхээсээ илүү бас нэг гоё тэрэх хугацаанд гоё кафег аваад хэрвээ юм байсан бол ямар уу Улаанбаатар маань нэр ийм үү гэдэг харьцуултыг хийгээд явах юм бол бидэд окей хийж байгаа зорилго биелнэ л гэсэн.